Зарим гахаа илүү эрэхтэй хэн хүнээс илүү бас нохоо байна да гэдгийг ямар ерөнхий сайтай адилхан юм бэ? Хараалын үгнүүд хэлчих юм бол энэ бол төвшинт хуулийн 5-2-т заасан анхаарах үйлдэл байна. Сэм цаанаа үзэхгүй байна. Өнөөдөр хэрэг ярина гэж би видеогоо их дандаа эхлүүлдэг. Гэхдээ өнөөдөр бол нэх их хэрэг ярихгүй. Яг нь анхаарах зуршлийн талаар бол олон нийтийн амгалан тэмдэглэл болоод гиндрийн энэ талаар цугсан дурдна. Гэхдээ өнөөдөр хийх миний видео бол жагсаал цуглаан хийх эрхтэй холбоотой асуудлын талаар ярих болно. За энийг ярих болсон шалтгаан бол маш сонирхолтой. Яг нь сүүлийн 2 хоногийн хугацаанд бол Facebook-ээс жагсаал болж цуглаан болж гэдэг мэдээллийг бол аваад байсан ч гэсэн өнөөдөр анх удаа би танихгүй хүнээс Instagram-аар жагсаал цуглаан ихтэй холбоотой видео хийгээч. Энэ талаар мэдгүй хүмүүс хэрхэн жагсаал цуглаанд оролцох ёстой юм ч гэдэг юм уу, эрхийн талаар мэдээлэл өгвөл зүгээр байхаа гэж анх удаа Instagram-аар танихгүй хүнээс DM аваад Oh my god. надад ингээд окей за шууд тэгвэл хийчээ гэдэг тэр нэг сэтэл боллоо. Тэгээд тэр хүндээ бас маш их баярлаа. Миний хувьд гэх юм бол яг сүүлийн 2 сар бас жоохон унтарсан байсан. Нэг ингээ идэвчгээр бас идэвччихэд байгаа сүүлийн үед. Одоо бас дахиад эргээд эрчимдээ хийх болно. За энэ удаад гэх юм бол ямартай ч жагсаал цуглаан хэрэгтэй холбоотой асуудлаар маш цомхон бөгөөд хамгийн хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг нь өгчий гэж би бодсон юм. За Монгол Улсын хувьд гэх юм бол Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлэг бол хүний эрхээр эхэлдэг. Энэ хүний эрх дотроо 16 дугаар зүйлийн 16 дээр Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж бол заасан байдаг. Тэгэхээр энэ бол үндсэн хуулийн 16 дугаар зүйл гэдэг энэ заалт маш чухал заалт Монгол Улсын иргэн бүрт яагаад вэ гэхээр ямар ч тохиолдолд Монгол Улсын иргэнд эдгээр эрх баталгаатай байх ёстой гэж баталгаажуулсан зохицуулт байдаг. Гэхдээ энэ жагсаал цуглаан хийх эрх бол хязгааргүй ямар ч хязгаарлалтгүйгээр эдлэх ёстой эрх гэвэл бас үгүй. Тийм ч учраас энэ зүйл заалтан дээр жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж заасан байгаа гэсэн. За Солонгосын үндсэн хуулийг гэх юм бол мөн адил 2 дугаар бүлэг дээр нь байдаг. 2 дугаар бүлгийн 10 дугаар зөвлөл дээр улсын иргэн бол ингээд өөрийн гэсэн хүний эрх юм чанартай. За дээрэс нь аз жаргалыг хайх эрхтэй гэж хүний эрх нь эхэлдэг байхгүй үндсэн эрхийн заалтна. За би тус эрхийн хувьд гэх юм бол та нар бас анзаарсан бол 16 дугаар зүйлийн 16 дээр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх гэдэг эрхтэй хамтдаа байгаа. Энэ утгаараа энэ эрх нь бусдад өөрийнхөө бодол санааг илэрхийлэх, өөрийгөө илэрхийлж байгаа тэр илэрхийллийн эрхийн бүлэгт хамаардаг учраас маш чухал байр суурийг эзэлдэг бусад эрхээ эдлэх баталгаа нь магадгүй энэ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө муу юм а гэдэг философийн бас маш олон онлын ч гэсэн ойлголтууд маш их байдаг. За тэгээд тус одоо энэ жагсаал цуглаантай холбоотойгоор Солонгос улсын үндсэн хуулийн хувьд гэх юм бол үндсэн хуулийнх нь 21-р зөвлөл дээр мөн яг Монгол улстай адилхан хэвлэн нийтлэх, цуглах, хэвлэлэн нийтлэх хэрэгтэй гэдэг зүйлээр зохицуулсан байдаг. Харин зөвхөн Монгол улсын үндсэн хуулиас ялгаатай нэг заалт нэмэлтээр байдаг. Тэр заалт юу байдаг вэ гэхээр энэ 21-р зөвлөлийн 2 дээр хэвлэн нийтлэхэд цензур тогтоох болон цуглах, эвлэлэн нийтлэхэд зөвшөөрөл олгохыг үл зөвшөөрнө гэж заасан байдаг. Монгол Улсын хуульд юу гэж заасан байдаг вэ гэхээр тус жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж заагаад тэгээд тусдаа жагсаал цуглаан хийх журмын тухай хууль гэж Монгол улсад байдаг. За ер нь бол яг маш энгийнээр тайлбарлах юм бол цуглаан гэдэг нь хоёр ба түүнээс дээш хүмүүс ингэж цугларч нэгдэж байгаа энэ ойлголтыг хэлнэ. Яг хуулийн хувьд нэр томьёоны хувьд тайлбарлах юм бол зам талбайд ингэж одоо олноороо явах гэх мэтлэн агуулгаар бичигдсэн ч гэсэн ерөнхийдөө цугласан олон маань хөдөлчих юм бол энэ жагсаал болчдөг гэсэн. Энгийнээр. За Монгол Улсын хувьд гэх юм бол 1994 оны 7 сарын 7-ны өдөр ардсан үндсэн хууль батлагдсны дараа жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг бол баталж байсан. За тус хууль бол одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас бүгдээрээ жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг нэг удаа уншаарай гэж зөвлөмөрөө маш богинохон зөвлөлт заалттай 15 билүү 15-аас 20 зүйлтэй ийм хууль байдаг шүү.
За тэгээд ер нь жагсаал цуглаан гэж яг юу юм бэ? Яагаад бид нэр жагсах хэрэгтэй байдгийм бэ гэдэг агуулга руу орцгоё. Сүүлийн 2 хоногийн хувьд гэх юм бол Монгол улсад яг огцрох амархан гэдэг жагсаал бол болж байна. За тэгээд огцрох амархан гэдэг энэ жагсаалтай холбоотой маш олон мэдээллүүд олон нийтэд бүхий л сошиал медиа сувгууд ороод сайн хүрж ийн гэж би ойлгож байна. Би Солонгост ижиж хүртэл мэдээллийг нь байнгын маш урт хугацаанд аваад яваад байгаа. За ер нь жагсаал цуглаан гэдэг энэ эрхийн хамгийн гол амин сүнс нь 2 агуулга бүхийгээр илэрдэг. Тэр нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх. Гэхдээ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хажуугаар төрөөс нийгмийн хэмжүүр болон иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэг байдаг учраас энэ эрхийг хэрэгжүүлэх зохицуулт нь хуулиар заавал тогтоогдох ёстой байдаг гэж та бүхэн ойлгож болно. Тийм ч учраас Монгол улсад тус хууль тусдаа батлагдаж дагаж мөрдөгдгөө гэсэн үг. За ингээ бүгдээрээ Монгол улсад нэгэнт болж байгаа жагсаал цуглаантай холбоотой асуудлыг кейсээрээ сонгож ярьж байгаа учраас Монгол улсын жагсаал цуглааны журмын тухай хуулийг хамтдаа уншиж сонсох хэрэгтэй. За ингээ хит хитэн асуултанд хариулт өгөх байдлаар өнөөдрийн контентыг хий гэж бодсон. Ер нь жагсаалыг хэн зохион байгуулж болдгийм бэ гэдэг хариулт өгье. За Монгол улсын хувьд гэх юм бол жагсаал цуглааныг Монгол улсын иргэн улсын бүртгэл бүртгэгдсэн улс төрийн нам төрийн бас байгууллага зохион байгуулах хэрэгтэй. За тэгвэл хэн оролцож болох вэ? Мэдээж Монгол улсын иргэн. Хууль болон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд гадаад улсын иргэн болон харьяалалгүй хүн жагсаал цуглаанд оролцож бас болдог. Тэгэхээр хэн бүхэн жагсаал цуглаанд оролцох боломжтой. Өөрөө зохион байгуулагч биш ч гэсэн зохион байгуулагч болон түүнд оролцож байгаа урьдаас эвлэлэн нэгдсэн байгаа бүлэг этгээдүүд дээр үйлдэлээр нэгдэж оролцох тохиолдол маш их байдаг. Жишээлбэл талбай дээр огцрог амархан жагсаал цуглаан болж байна. Та бүхэн мэдээлэл авснахаа дараа би энд оролцсон, би энд үгээ илэрхийлж оролцох ёстой, би энд зогсноороо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна гэж оролцдог гэсэн үг. Ер нь жишээ гэх юм бол. За ингэвэл ер нь энэ жагсаал дээр бас нохой харагдсан. Гэтэ надад бол маш хөөрхөн байсан. Би өөрөө нохой тийжээдэг байсан учраас тэгээд энэ нохойг хараад бол бас л энэ бол хин хүнээс илүү бас нохой байна да гэдгийг нь шууд хараад мэдсэн. Гэхдээ нохойг жагсаалд оролцож болдоггүй. Энэ жагсаалд хэн оролцож болох вэ гэдэг би сая хэлсэн шүү дээ. Монгол улсын иргэн хууль болон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд гадаадын иргэн болон харьяалгын оролцож болно. Нохой бол оролцож болохгүй. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлээр жагсаал цуглаанд оролцож үүрэг гэж байдаг. За тэгэхээр одоо нөгөө хүмүүсийн эрх гэж сая ярьсан шүү дээ. Хүн очиод үзэл бодлоо илэрхийлээд эвлэлтэн нийтээд олуулаа байгаад энэ бол тэр хүний эрхийн асуудал. Гэхдээ нэгэнт эрхээ хэрэгжүүлээд ирсэн хүн бол бас үүрэг бүлээх ёстой. За тэр ямар үүрэг байдаг вэ гэхээр хамгийн энгийнээр одоо машингаа олон зүйл залтууд ер нь бол ингэж чагсаасан байдیں۔ Хамгийн энгийнээр нэгт бол аюултай зүйлсийг авч ирэхгүй байх. Тэр дотор амьтан ордог. Тэгэхээр аюултай зүйлс гэхээр одоо юу байж болох вэ? Хурц эрмэгтэй зүйлс, галт хүйтэн, зэвсэгч гэдэг юм уу те тэсэрч дэлбэрэх бодисыг авчирч болохгүй. Дээрээс нь амьтан авчирч болохгүй. Зарим гахаа илүү эрэхтэй гэж номон дээр бичсэн байдаг шиг эн чин гэрийн хижээмэл амьтан гэж болохгүй. Амьтан авчирч болохгүй гэсэн бол амьтан авчирч болохгүй. За хоёрт гэх юм бол эмх замаараагүй байдал үүсэхгүй байх. За тэгэхээр маргаан үүсэхгүй байх хэвээр. Үүсэх нөхцөл байдал бий болох юм бол тухайн орчноос өөрийгөө нэн тэргүнд холдуулаад дараа нь бусдад туслах арга хэмжээг аваарай гэдэг зөвлөгөөг бас өгөө. Бас зарим нэг хүмүүс сэтгцийн өвчтэй ч юм уу эсвэл хит одоо хөөрөлтөй эсвэл зохион байгуулалттайгаар тухайн жагсаал цуглааныг үүмэлэх гэсэн хүмүүс байдаг. Тийм учраас эдгээр хүмүүсээс өөрийгөө сэргийлж эхлээд ийм нөхцөл байдал үүсгэл юм бол өөрийгөө эхлээд холдуул. Өөрийгөө холдуулсныхаа дараа бусдад хэрхэн тусалж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Гурав гэх юм бол ёс зүйтэй байх гэдэг энэ гурвыг л багцлаа. Ер нь бол хуульд ингээд заасан заалт гэх юм бол маш ингээ олон байдаг. Ерөнхийдөө аюултай зүйлсийг авчрахгүй байх хэрэгтэй, эмх замраагүй байдал үүсэхгүй байх хэрэгтэй, ёс зүйтэй байх хэрэгтэй. Ёс зүйтэй байна гэдэг чинь одоо ингээ маш олон зүйлийг хамна штэ. Талбай дээр за Монгол Улсын скватрын талбай дээр жагсаал хийлээ гэж бодоход талбай дээр цугалчаад тарахтаа цэвэрлэгээ хийх ч гэдэг юм уу те бусад хүмүүстэй ёс бүг үгээр харилцахгүй байх ч юм уу. Одоо би яг энэ жагсаалын үед болохоор нэг ийм ихчийн зургийг харсан. Тэгээд би энэ ихчийг амар гайхсан. Тэгээд би бас ингээд эхлээд энэ зургийг нь харчаад хаана ерөнхий сайдтай ямар адилхан юм бэ гэж бодоод тэгсэн чинь энэ угаасаа ерөнхий сайдыг болгоод эвлүүлсэн зураг байсан байлээ. Би ямар ерөнхий сайдтай адилхан юм бэ? Тэгээ би баг хамаатны юм багтаа гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь яараа энэ хүн чинь зургийг нэвлүүлсэн болохоос бас биш байсан байлээ. Чаавас. Тэгээд энэ хүмүүсийн бас юм зураг мурыг ингэж элдв буснаар эвлүүлж та нарт дөрмжлохой болооч. За тэг гэх мэтчлэн ингэж ихснэр зөндөө байсан байхгүй юу?
Тэгээд ингээд ихшнэрч байсан, ахнарч байсан ингээд лайв хийгээл ингээд ойрлол те. Та нар ингээд жагсаалаа тараа. Ер нь нэ штэ жагсаал цуглаан гэдэг бол хуульд заасан хориглох үйл ажиллагаанд хамаараагүй тохиолдолд альва бүлэг этгээдүүд тэр хоёр хүн байна уу, тэр нэгч хүн байж болно. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх бол нээлттэй. Хууль заасан зохих журмын дагуу өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй. Хин нэгэн этгээд өөрийн үзэл бодлоо гарч илэрхийлж хахад чи наатаха битгий хэл гэдэг бол маш ёс зүйгүй үйлдэл. Тэгэд гих мэтчлэн энэ ёс зүйгүй үйлдэл өөрөө бас өөрийгөө гинт хэрэг зөрчил тунгаах хамгийн том нөхцөл байдал болдог шүү. Жишээлбэл ингэж орилж явахдаа чи яасан ийсэн гэл хараалын үгнүүд хэлчих юм бол энэ бол төвчөнд хуулийн 52-т заасан танхаарах үйлдэл гарч байна. Танхаарах үйлдэл гэж юу гэлдэг вэ гэхээр олон нийтийн газарт эсвэл орон байранд хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөө хатгаж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж хийсэн үйлдэл хэлдэг. Жагсаал цуглаан хийж байгаа энэ нөхцөл орчин өөрөө яагаад бас нэгдүгээр ирэх боломж нөгөө талаараа үүрэг хүлээдэг орчин болчдөг вэ гэхээр олон хүмүүс тоглох тохиолдолд түүнийг олон нийтийн газар, олон нийтийн орчин болгочдог. Ингээд задгаан талбайд хийж байгаа олон нийтийн газарт хийж байгаа жагсаалын хувьд гэх юм бол хийж байгаа үйлдэл үгээ хүртэл маш сайн цэгнэх ёстой байдгийн хамгийн том шалтгаан бол энэ олон нийтийн орчин болдог. Олон нийтийн орчин болдог учраас та ёс зүйтэй байх ёстой. Ёс зүйгүй байсан тохиолдолд энэ зөвлөлийн хуулийн 52-ын танхаарах зөрчил болно. За их ч ингээд гарч ирээд маш ингээ олныг одоо ингээ зөв бусаар хэлж ийснаа гих пентгийн нэг хүнийг ингээ түлхчих юм бол энэ юу болох вэ? Ингээ 2 3-аар нийлээд хүнийг түлхдэг ч юм уу. Би яг өнгөрсөн жил бас нэг видео үзчихсэн санаад ахын талбай дээр олон хүмүүс ингээ хоорондоо юм ярьж ийсэн. Нэгнийгээ шууд төвшөглөө зодоо явцсан. Ингэх юм бол энэ шууд гинт хэрэг болох боломжтой. Эрүүг үеийн 2016 дээр олон нийтийн амгалан таймал алдагдуулах гэдэг гинт хэрэг зүйлчилсэн байдаг. За энэ гинт хэргийн хувьд гэх юм бол нийтийн хэв чурмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж эсвэл эд хөрөнгө устгаж гинтээж, гих мэтчлэн явсаар хүний халдчгүй чөлөөтэй байх эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж үйлдэж байгаа тохиолдолд энийг гинт хэрэг гэж үздэг ээ. За тэгэхээр яах нь зөрчил болох юм бол та одоо торгуулна шүү дээ. Дээрээс нь алтан сургалтанд хамрагдана. За гинт хэрэг болчих юм бол 1-5 жил шорон явнаа. Тэгэхээр энийг анхаарах ёстой шүү. Хорих ялтай гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө ингээл нэг тийм ёс бус авирлна гэдэг болний ялангуяа жагсаал цуглаан хийх хэрэгтэй дээр бол байж боломгүй зүйл. Тэгэхээр дахин давтъя 3 зүйлийг л толгойдоо шууд л бодчих. Тэр хуулийн маш олон зүйл заалтаас илүүтэй. Эхнийх нь аюултай зүйлийг авч явахгүй байх, өөрөө аюултай зүйл нь биш байх. За хоёр дахь юм бол эмх замраагүй байдал үүсэхгүй байх, гуравт гэвэл ёс зүйтэй байх. Энэ 3 зүйлийг л хамгийн чухлаар анхаарах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Яагаад вэ гэхээр энэ жагсаал цуглаан дээр чинь бага насны хүүхэд хүртэл оролцох боломжтой. Жагсаал цуглааны журмын хуулийн дээр бага насны хүүхэд оролцохыг бол хуулиар хориглодоггүй. Ямар үед хориглож байсан бэ гэхээр маш сонирхолтой үндсэн хуулийн цэцэн шийдвэр байдаг байхгүй. Тэр үндсэн хуулийн ямар цэцэн шийдвэр байдаг вэ гэхээр одоо энэ ах шилбэл ингээд өмнө сан хүмүүс гэдэг ийм ах нар байсан. Тэрийг нэрээ танарт харуулъя гэж бодлоо. 1900 энэ хууль журам 1994 оны 7 сарын 7-нд батлагдсан хууль тус хуультай холбоотойгоор жагсаал цуглааны журмын хуулийн зарим зүйл залтыг Монгол Улсын үндсэн хууль зөрчсөн гэж тухайн үедээ маргаан үсээд 1996 онд үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарч исэн. Жагсаал цуглаанд оролцож болохгүй этгээдийн хувьд гэвэл бага насны хүүхэд болон сэтгцэн өвчтэй хүмүүс гэж заасан заалт байсан. Тус заалтын тухайд бага насны хүүхдийг жагсаал цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээн гэж зохион байгуулагчид хүлээлгэсэн үүрэг нь үндсэн хуульд харшилсан байна гэж үзсэн. Харин сэтгцэн өвчтэй хүнийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээн гэсэн бол үндсэн хууль харшлахгүй байна. Сэтгцэн өвчтэй хүний хувьд гэх юм бол өөрийнхөө биеийг авч явах чадвар чадамж нь хязгаарлагдмал төвшөнд байдаг учраас энэ бол үндсэн хууль зөрчихгүй гэдэг ийм шийдвэр гарсан байдаг шүү. Тэгэхээр бага насны хүүхэд хүртлийн жагсаал цуглаан дээр оролцдог учраас биеэ маш гоё ёс зүйтэй авч явах хэрэгтэй. Ер нь ёс зүйтэй эмх замбраатай байж ижил чиний хэлж байгаа хүн ойлгоно. Ирээгээ тэр ойлгосны чинь дагуу хүмүүс чиний өгүүлдэл дээр нэгдэхүү гэдгээ шийдээд илүү олон хүмүүс ч гэсэн чамайг дагна штэ. Тэгэхээр маш ёс зүйтэй эмх замбраатай дээрэс нь аюултай орчинг бүрдүүлэхгүй байх хэрэгтэй гэж хэлээ. За дараагийн асуулт. Тэгвэл хаана хийж бас болдоггүй вэ болон болдог вэ? Хүн болгон жагсаал цуглааны хүссэн орчиндөө хийж болдог уу гэдэг асуусан дээр цуглана. Энэний хариулт бол үгүй. Хүн болгон хүссэн орчиндөө жагсаал цуглааны хийж болдоггүй. Жагсаал цуглааны журмын тухай хуулийг уншиж чад хангалттай. Тус хуулийн 7 дугаар зүйл дээр жагсаал цуглаан хийх хориглох газар гэж байдаг. Тэр дундаа хориглох газар дээр хамгийн их жагсаал цуглаан болдог буюу төрийн ордондоо холбоотой зохицуулалт байдаг. За энэ зохицуулалтын үед гэх юм бол 6 дугаар залтан дээр нь нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт жагсаал цуглаан хийх хориотой. За тэгвэл төрийн ордны хамаарах хэсэг гэж юу хэлдэг вэ гэхээр ерөнхийдөө зүгээр харах үгээр ингээд тайлбарлах юм бол ингээд төрийн ордны хашаа байдаг штеп. Төрийн ордны тэр хашаа гэдэг бол тэр төрийн ордны хамгаалтын бүс гэдээ ойлгочих болно. Тэгэхээр түүнд бол нэвтэрж
жагсаалтуулаа хийж болохгүй. Харин явган хүмүүс чөлөөтэй зорчтой талбай хэсэг дээр бол жагсаалтуулаа хийх боломжтой буюу нээлттэй гэсэн үг ээ. Энэ дээр бас та нарт нэг зүйлийг хэлэхэд өмнө нь Сүхбаатарын талбай дээр жагсаалтуулаа хориод байсан. 1994 оны жагсаалтуулаа их журмын тухай хуулийн дээр нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай жагсаалтуулаа хийх хориглоно гэж байсан заалтыг 2005 оны 11 сарын 17-ны өдөр хүчингү болгосон. Ингээ хүчингү болгосныхаа дараа оруулж ирсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр миний түрүүний хэлсэн заалт буюу төрийн ордын нөхдөд тавьсад хамаарах хэсэгт нь хийж болохгүй гэж зөвлөсөн гэсэн. Эндээс зүгээр нэмэлт сонирхолтой мэдээлэл гэх юм бол ер нь ардчсан улсад жагсаалтуулааны хийхдээ төрийн эрх бүхий байгууллага байрлаж байгаа тийм. За одоо жишээлбэл Монгол Улсын хувьд бол Улсын хурал, Солонгосын хувьд бол үндэсний ассамбле байрлаж байгаа эдгээр газруудаар очиж жагсаал хийх тохиолдол хамгийн их байдаг. Үндсэн хууль дээр нь заагддаг заалт болон эсвэл одоо журмынхын хуулиуд дээр заагддаг заалт юу байдаг вэ гэхээр төрийн ордонтой ойролцоох газруудад жагсаалтуулаа хийх хориглох заалтуудыг оруулж өгдөг. Солонгосын хувьд гэвэл нэг ийм заалт байгаа. Дараах барилга байгууламжуудаас 100 м дотор жагсаалтуулаа хориотойг заачтай. Тэр дотроо үндэсний ассамблеийн байрг гэж заасан байна. Тэгэхээр тэр үндэсний ассамблеийн байрнаас одоо үндэсний ассамблеийн гэдэг нь Монголын улсын хурал байхгүй юу? Хууль тогтоох байгууллага гэсэн. Үндэсний ассамблеийн тэр барилгаас 100 м-ээс гадаг гэсэн үг шүү дээ. Жагсаалтуулаа хориотой. Гэхдээ нэг зохицуулт байдаг. Тэр ямар заалт байдаг вэ гэхээр гэхдээ гэж байгаа заасан. Гэхдээ үндэсний ассамблеийн үйл ажиллагаанд альва саад учруулахааргүй бол хийж болно гэсэн заалттай. Монгол Улсын хувьд гэх юм бол тэр заалт агуулга байхгүй. Ерөөсөө л төрийн ордын нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт бол ерөөсөө жагсаалтуулаа хийж болохгүй гэдэг юм заалттай. За дараагийн асуулт. Тэгвэл хизээ хэрхэн хийж болдог юм бэ? Хүн хүссэн үедээ очиод шууд жагсчих болдго юм уу? Хүн хүссэн үедээ очиод сурвалжиж болдго юм уу гэдэг асуулт. За энэний хувьд гэх юм бол жагсаалтуулаа журмын хуулийн 9-р зүйлийг бүгдээрээ хамтдаа харах шаардлага гарна. За үүн дээр жагсаалтуулаа хийхээр төлөвлөсөн удамж талбайхаа мэдээлэл, за дээрээс нь өдөр, цаг гэх мэтлийн холбоотох мэдээллүүдийг бичсэн мэдээллийг сум дургийн засаг даргалаа өгч бүртгүүлэх ёстой байдаг. Ингээ бүртгүүлсний дараа жагсаалтуулааны хийх ёстой гэж манай улсын хуулийн дээр бол заагдсан байдаг юм аа. За тэгээд одоо энэ жагсаалтуулааны тухай мэдээллийг нь засаг дарга хүлээж аваад жагсаалтуулааны тухай их мэдээллийг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн хэсгээ бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдээлээд ингээд зажиж жагсаал хийж болно гэдэг агуулга бүхий болчихж штеп бүртгэсэн хэсгээ бичгээр мэдэгдэнэ хэрэг чинь. Ингээд энэний дараа бол жагсаалтуулаан хийдэг зохицуулт бол ерөнхийдөө Монгол улсад байна. Жагсаалтуулаан хийхтэй холбоотой хоёр одоо тогтолцооны механизм бүхий үйл ажиллагаа явагддаг. Нэг нь юу вэ гэхээр мэдээлэл одоо хийдэг. Мэдээллийг өгдөг. Тэгэхээр тэр мэдээлэл гэдэг нь болохоор жишээлбэл Солонгостой адилхан мэдээлэл өгөх механизм байна. Монголтой адилхан гэх юм бол зөвшөөрөл авах механизм. За яагаад Монголыг би зөвшөөрөл гэж хэлээд байна гэхээр 9-р зүйлийг харахаар мэдээлэл өгöd байгаа юм шиг тийм мэдээллийг засаг даргатай өгнө. Гэтэл энэ зүйлийнхээ 3 дахь хэсэг дээр засаг дарга жагсаалтуулааны тухай мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн хэсгээ бичгээр эсвэл цахимаар мэдэгдэнэ. Мэдээлэл ерөөсөө биш, шалтгаан нь хоёрхан үг. Бүртгэсэн хэсэг гэдэг үг. Бүртгэсэн хэсгийг хариу мэдэгдэнэ гэдэг агуулгаас ерөнхийдөө энэ мэдээлэл үнэхээр байсан бол онлын хувьд бол одоо хамгийн энгийнээр тайлбарлая гэвэл мэдээллийг хүлээж заавал авах хэрэгтэй байхад тэр мэдээллийг аваагүй мэтэр байх боломж нь бас байгаа буюу бүртгэхгүй шийддэг гэсэн үг. Уул нь бүртгэж аваад бүртгэсний дараагаар жагсаалтуулаан нь хууль заасан үндслээр болох байна болохгүй байна гэдэг хариу өгөх хэрэгтэй байхад бүртгэсэн хэсэгтээ хариу өгöd байгаа байхгүй. Энэ нь өөрөө хамгийн том асуудал гэсэн. Тийм учраас энийг бол агуулгын хүрээнд зөвшөөрлийн тогтолцоо гэж би бол хэлнэ. За энэ дээр ч гэсэн зөвхөн би энэ хэлчихэд байгаа юм шиг. Миний хувьд гэх юм бол хүний эрхийн хичээлийг профессор Мөнх сайхан багшаараа заалгаж ирсэн. Бас та нар сонирхол Мөнх сайхан гэж бичээд хүний эрхийн одоо бусад телевизэд өгч ирсэн ярьслаг. За дээрээс нь бичсэн эрдэмшлэгийн өгүүлэлийг нь ч гэсэн уншаарай гэж би хүсмээр байна. Миний бас хайртай багш нарын нэг байгаа. За тэгэхээр энэ бол ингээд зөвшөөрлийн тогтолцоо агуулга гэдэг нь ерөөсө бүртгэсэн хэсэг гэдэг хоёрхан үгнээр явдаг юм аа. Солонгосын хувьд гэх юм бол анханасаа бүртгэлийн тогтолцоог ерөөсө хүлээн зөвшөөрдөггүй. Тэр дундаа би түрүүн та нар хэлээгүй юм байна. Солонгосын үндсэн хуулийн 21-р зүйлийн 2 дээрээ хэвлэн нийтлэх хэрэгтээр цензуур тогтоох, эвлэлтэн нэгдэх, цуглах эрхэн дээр зөвшөөрөл олгохыг үл зөвшөөрнө гэж бүр бичсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр Солонгост бол анханасаа огтхонч зөвшөөрлийн тогтолцоо бол байгаагүй маа. Тэр дундаа бүр зөвшөөрлийн тогтолцоотой холбоотой үндсэн хуулийн шүүхийн шийдвэрүүд хүртэл байдаг. Тэрийг би бас та нарт гоё ярьж өгнө.
За тэгэхээр Монгол Улсын хувьд гэх юм бол энэ мэдээлэл гэдэг боловч зөвшөөрлийн тогтолцоо хэрэгждэг учраас эвлэлд нэгдэх энэ эрх дээр хамгийн том асуудал үүсдэг. За тэр ямар асуудал үүсдэг вэ гэхээр энэ бол чилийн эффект гэдэг нэр томьёо байдаг. За энэ чилийн эффекттэй холбоотой бас миний хувьд гэх юм бол нэлээд өөрийнхөө байж болох эртнээс бол судалж байгаа. За өнгөрсөн жилийн хувьд гэх юм бол Монгол Улсад бас эрдэмтлэгийн өгүүлэл бичиж бас нийтлүүлсэн байгаа. За тэгэхээр чилийн эффект гэж юу хэлдэг вэ гэхээр ерөөсөө хашрах нөлөө гэх юм уу? Нэг хүн байла. За одоо би ингээд энэ хуулийн залттай яг энэ чагсаалт цуглаантай холбоотойгоор та нар чилийн эффектийг үүсгэж үзүүлээ. Би чагсаалт цуглаан хийхээр мэдээлэлээ засаг дарахт өглөө. Гэтэл засаг даргын ажлын албанаас за чамд тэгвэл чагсаал хийж энэ мэдээллийг чинь бүртгэсэн эсэхийг хариу өгнө гэд хэлэнгүүт бүртгэхээ. Миний зүйлийг бас бүртгэхгүй ч байж болох юм байна. Гэхдээ ер нь тэгвэл би чагсаалаа болдго юм уу? Чинь бүртгэхгүй ч байж болно гэхээр чинь би бас хууль бас юм хийчихвээ дээ. Юу лээ гэж ингэж хүн бодно. За ингэж бодох явцдаа энэ хүний сэтгэхүйд өөрийнхөө анх нэг үзэл бодлоо илэрхийлэх гээл айгүй хичээл зүтгэл гараад мэдээлэл хүртэл бичсэн штэ. Мэдээлэл бичнэ гэдэг чинь хүртэл ер нь төвөгтэй байхгүй. Хүн мэдээлэл биччихсэн Facebook дээр өөрийнхөө зөвшөөрлөөр шууд ингээл пост бичсэн амар эцтэй. Гэтэл ингээ мэдээлэл хүртэл бичээд засаг дарагтаа очиод өгж жахад бүртгэх хэсгийг чи хүртэл шийднэ гэд хэлчихээр тэр хүн за байз энэ ер нь жоохон хуцтай асуудал юм биш үү. Би ер нь улс төрөөр оролдоод эхэлв гэдэг энэ бодол төрөх боломжтой. Ер нь Монгол улсын иргэдийн хувьд чагсаалт цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг гэдэг энэ зөвшөөрөл гэдэг үг угаасаа ой тоонд нь орсон байгаа байхгүй. Энэ хуулийн дээр нэг ч зөвшөөрөл гэдэг үг байхгүй боловч Монгол улсын иргэд энэ төрлийн эрхийг хэрэгжүүлэхийг зорддог ч юм уу те ийм хүмүүс бол зөвшөөрөл гэдгээр нь ойлгосон байдаг. Тэгэхээр энэ бол ялцгүй Монгол улсад хэлбэрийн хувьд хуулийн дээр мэдээлэл гэж бичсэн боловч агуулгын хувьд зөвшөөрлийн тогтолцоо хэрэгждэг гэдгийн хамгийн том илрэл. Ингээд зөвшөөрөл олох хэсэг асуудал яриад тэгэхээр би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гэж би бусдаар хянуулах болчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд хүмүүс хаширна. За би энэ үзэл бодлоо ер нь чагсаалт цуглаан хийж илэрхийлжсэнээс шиг гэртээ суугаад зургатаа үзэл зургатныхаа цаанаас хэлчихье да. Эсвэл би уцаар л ярьчих да. Телевиз рүү, FM рүү ярьчих да ч гэдэг юм уу. Ингээд хувиргаад явчих юм бол энийг чилийн эффект гэж нэрлэдэг. Ерөөсөө л хашрах нөлөө. Тэр хүн үзэл бодлоо илэрхийлэгчээс болохыг хэлдэг гэсэн. За Солонгост хамгийн сүүлд миний одоо уншсан сүүлийн үеийн үндсэн хуулийн цэцэс гарсан шийдвэр юу байдаг вэ гэхээр сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлэх асуудал байдаг. Солонгос болохоор ямар зохицуулалт маш олон жилийн хугацаанд байнга орж ирээд байнга үндсэн хуулийн шүүхээр үндсэн хууль зөрчсөн гэж хасагддаг вэ гэхээр сонгуулийн ерөнхий хууль дээр нь нэг ийм залт байдаг. Тэр нь альва хэвлэл мэдээллийн сайт ажиллуулж байгаа этгээдүүд нь бусад хүмүүс дээр сонгуул нэр дэвшигч болон сонгуулийн улс төрийн намтай холбоотойгоор дэмжлэг болон няцаалтын агуулга бүхий комент бичих тохиолдолд түүн дээр жинхэнэ нэрийн баталгаажуулалт хийнэ гэдэг хуулийн зохицуулалт оруулдаг. За энийг би энгийнээр ярьж өгөх юм бол за Монголд ажилладаг нэг юм одоо за үнэн гэдэг сайт бай. Би өөрөө зохиочлаа шүү. Үнэн гэдэг ингээ вебсайт байлаа гэж бодоход за өнөөдрийн одоо 17 дугаар тойрог дээр улсын хурлын гишүүн Бат нэр дэвшнэ гингүүт Батын доор нь энэ Бат ч өмнө нь авилга аваад шоронд сууж исэн бистэй гэж бичих юм бол энэ дэмжлэг болон няцаалтын агуулга бүхий болчихж байгааз ер нь няцаалтын агуулга болчихж байгааз энэ тохиолдолд тэр хүн хэн байсан бэ гэдэг жинхэнэ нэрийн баталгаажуулалтыг үнэн гэдэг сайтыг ажилуулдаг этгээд хийх ёстой гэдэг зохицуулт гэсэн. Ингээд тэр жинхэнэ нэрийн баталгаажуулалтыг хийхдээ яаж ив гэхээр нөгөө иргэний үнэлгээрэнд баталгаажуулалт эсвэл өөрийн нэр дээр байдаг гар усны дугаар нь гэх мэтчлэн энэ технологиг хөгжүүлсэн байх ёстой гэдэг энэ залтыг оруулж ирсэн. За энэтэй холбоотойгоор одоо нөгөө вебсайт ажилуулдаг бүхий л газрууд чинь хэн юу бичин тэндээс жинхэнэ нэрийн баталгаажуулалтыг хийх шаардлагатай болчихж штэ. Тэгэхээр энд яаж чиглэлийн эффект үүсдэг вэ гэхээр хүн ингэ биччихдэг байхгүй. Хүү наа Бат чинь авилга аваад шорон сууж исэн. Би мэднэ танин гэ бичих гингүүт бичиж болохгүй. Заавал та жинхэнэ нэрээ баталгаажуулалт гэдэг ийм одоо шаардлага гараад ирнэ. Тэгэхэд яг хүн болно штэ. За би заавал жинхэнэ нэрээ баталгаажуулан барин энийг бичих хэрэг байна уу? За болчихъя доо. Гээд орхих магадлал нь өндөр байдаг гэсэн үг. Гэхдээ ер нь тэгнэстэй би бол тэгнэ. Би бол ингээл нэг юм бичих гингүүт та заавал өөрийгөө хин гэдгээ баталгаажуул. Гэвэл юу вэ? Би хаана хянагдах гээд байна? Хин намайг хянаад байна? Яагаад хянаад байна? Гэд би ингээ айж эхлэх байхгүй. Энийг өөрөө чиглэн эффект гэж хэлдэг. Маш энгийнээр. Тэгэхээр монголоор бол хашрах нөлөө гэж би орчуулсан юм. Тэгээ бас мэдээж маш мундаг багш маань, профессор Эрдэмтэн доктор багш маань, Гангбаатар багш маань чиглэн эффект гэдэг гадаад үгээр нь биш заавал монгол үгээр илэрхийлгээд тэгээд хашрах нөлөө гэдэг энэ үгээр илэрхийлж бол одоогоор бичсэн байгаа. За тэгэхээр ингээ хашрах нөлөө үүсдэг байх нэ. Ийм учраас үндсэн хуулийн шүүх ажилтдаг юм аа. Монгол улсад бол
үндсэн хуулийн цэц гэж нэрлэдэг. За маш гоё нэр, надад бол маш их таалагддаг. За үндсэн хуулийн цэц. За ер нь олон улсад би бол яг олон улс гэхээс илүүтэй Солонгосыг л илүү сайн мэдээд байна л да, өөрөө сурдаг учраас. Солонгосын хувьд гэх юм бол яг жишгээ бол барьдаг 4 зарчмын хүрээнд альва үйлдэл дээр үндсэн эрх зөрчигдөөд байна уу гэдгийг хяндгийн. Жишээлбэл одоо энэ жагсаал цуглаан хийх. За би энийг одоо яг энэ жагсаалыг дэмжиж байгаа юм шиг энэ үгийг маш олон гаргачлаа. Уучлаарай. Ер нь нэг үгийг гялс хэлээ. Тэр нь юу вэ гэхээр энэ жагсаалд оролцохгүй бүгд хүний эрх шүү. Чиний найз оролцохгүй байна гэж чи тэр хүнийг ялгуулж болохгүй. Чи найзууд чи очиод байна гэд бас очих заавал шаардлагагүй. Чи өөрөө юу хүсэж байна? Чи энэ жагсаал цуглааныг агуулгаар нь ойлгож байна уу? Яагаад энийг хийж байна? Би ойлголоо. Энэ миний илэрхийлэхийг хүсэж байгаа санаа мөн байна. Ер нь би очино. Энэ цагт очино. Тэгэхээс биш бусдын албадлагаар өөрөө хүсээгүй үедээ өөрийнхөө үзэл бодолд үнэнч бусаар жагсаал цуглаанд оролцож болохгүй шүү. Тийм учраас энэ жагсаалыг би ерөөсөө энэ зөв, энэ буруу өдр гэж ерөөсөө хэлээгүй шүү. Жагсаал цуглаан хийх эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх эрх хэн бүхэнд байгаа шүү. Тэрийгэ чөлөөтөө эдлэх эрхтэй шүү. Эн чин хоригдоод, эн чин ингээд хянагдаад байх юм бол энэ тайрны асуудал үүсдэг шүү гэдгийг л хэлхийг хүссэн юм шүү. Нөгөө жагсаал цуглаан хийх дээр чинь ингээд зөвшөөрөл авах ёстой юм шиг ороод ирэхээр л чиглэн эффект буюу ашиг нөлөө үүсээд байгаа байхгүй. За ингээд энэтэй холбоотой үндсэн хуулийн шүүхээс ер нь альва хуулийн заалтуудыг ямар тохиолдолд үндсэн хууль зөрчсөн байна вэ гэж үздэг 4 шалгуур зарчим байдаг. Тэр 4 шалгуур зарчмыг би та нарт монголоор орчуулан хэлж өгье. За тодорхой багцлаа. Тус хуулийн заалт хинч унсан энгийн сэтгэлгээтэй хинч унсан тус хуулийн заалтыг ойлгож ухамсарлах боломжит найруулга бүхийгээр маш тодорхой бичигдсэн байх ёстой. За хоёр дахь юм бол хэтрүүлэлтийг хориглох зарчим гэж байдаг. Энийг болохоор Березоны ванчиг буюу пропорционал ванч зарчим гэж бас хэлдэг. Тэгэхээр энэ хэтрүүлгийг хориглох зарчим гэдэг нь хит их хязгаарлалт тогтоох ёсгүй. Хязгаарлалтыг хит өргөн хүрээнд тавьж болохгүй. Ерөнхийлөн тавьж болохгүй. Маш тодорхой ойлгомжтой яг л зохих хэмжээнд тавих ёстой. За гурав дахь зарчим гэх юм бол хамгийн бага халдах зарчим. Хамгийн бага халдах зарчим гэдэг нь хязгаарлагдах боломжтой эрх эсэх дээр асуудал хөндөгддөг. Жишээлбэл хүний амьд явах эрх дээр ер нь хязгаарлалтыг тавина гэдэг бол хамгийн хүмүүнлэг бас үйлдэл шүү дээ. Тийм ч учраас Монгол улс цаазаар авах ялыг бол халчаад байгаа. Тэгэхээр агуул нүрэнд бол халчаад байгаа. Солонгост бол ингээ хуулийнхаа заалтаас бол аваагүй ч гэсэн муу айдал 97 оноос санагдаж байна. 97 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгээгүй. Тэгэхээр амьд явах эрхийг нь хүндэтгээд байна гэсэн үг. Тэгэхээр жагсаал цуглаан эрхийн хувьд гэх юм бол хязгаарлагдах эрх мөн. Энэ бол хязгаарлалтгүй эрх ерөөсөө биш. Энэ бусдын эрхний ялангуяа маш чухлаар яригддаг, олуулаад цугладаг учраас. Энэ хязгаарлалт нь ерөөсөө хамгийн бага байх ёстой. Тэр хязгаарлалт хамгийн бага байх ёстой. Тэгэхээр жишээлбэл ингээд зөвшөөрлийн тогтолцоо биш, мэдээлэл орлох гэж хангалттай байхад тэрийг бүртгэхээс татгалздаг энэ зөвшөөрлийн хяналтын тогтолцоо бол хамгийн бага халдвар гэдэг нийцгүй миний хувьд гэж би дүгнэнэ. Тэгэхээр хамгийн бага халдах боломж нь юу вэ гэхээр мэдээлэл өгөх те. За яг мэдээлэл өгөхөд бол мэдээж хэцүү. Энэ бол ингээд чөлөөтэй илэрхийлэхэд төвхтэй. Гэхдээ мэдээлэл өгөх нь дахиж тэр мэдээллийг нь хянаж зөвшөөрөл олгохоос бол мэдээж бага. Тэгэхээр хамгийн бага боломжит халдах зарчим гэдэг 3 дахь зарчим байдаг. За 4 дахь зарчмын хувьд гэх юм бол зохих журмын зарчим. Бүхий л жагсаал цуглааны тэр мэдээлэл өөрөө бас хуулийн шаардлага хангахгүй л дээ. Жишээлбэл үндэсний аюулгүй байдал халдах гэж хийж байгаа тэр жагсаал цуглаан бол хориотой, хуулиар хориотой, эмх замраагүй байдлыг уриалж байгаа, гэмт хэргийг уриалж байгаа, агуулга бүхийгээр хийх гэж байгаа тэр жагсаал цуглаан бол хуулиар хориотой. За энэ тохиолдолд бол энийг мэдээж татгалзаж шийдвэрлэн тийм үү. За ингээд татгалзаж шийдвэрлэхдээ эргээгээд нөгөө мэдээлэл гаргасан иргэн үгүй энэ бол ийм агуулгаар биш би яг ийм агуулгаар гомд жагсаал цуглаан хиймээр байсан гэж гомдол гарах хэрэг нээлттэй байдаг ч юм уу, шүүгүүд хандах хэрэг нээлттэй. Энийг цогц журмын дагуу байх зарчим гэж хэлээд байгаа. За энэ 4 зарчмын хүрээнд л ерөнхийдөө бас яг энэ жагсаал цуглаан хийх яригддаг да. Тэгээд би бас яг ойлгомжтой ярьж чадсан уу? Би яг сайн мэдэхгүй байна. Тэгтээ чадхаараа л ойлгомжтой ярих хичээж юм л да. За энэтэй холбоотой би та нарт сонирхолтой байх гэж бодоод ерөн Солонгост жагсаал цуглаан хийхтэй холбоотой хуулийн ямар заалтууд үндсэн хуулийн шүүхээр үндсэн хууль зөрчиж гин гэж гарч байсан бэ гэдэг нэг 2 3 хан маш гал кейсийг ярьж өгье. Онцлог кейсийг ярьж өгье.
За эхний кейс гэх юм бол 2008 оны үндсэн хуулийн шүүхийн шийдвэр байгаа. За тэр шүүхийн шийдвэр юу байдаг вэ гэхээр цагдаагийн байгууллага дээр мэдээлэл өгдөг гэж хэлсэн шүү дээ. Солонгост бол Монголд бол засаг даргатай мэдээлэл өгдөг. За ингээд цагдаагийн байгууллагатай мэдээлэл өгөнгөө цагдаагийн байгууллага татгалзаад исэн. Татгалзах буюу жасаал цуглаан хийхийг ингээд хараагаад эсвэл хийхээс өмнө хориглолтын тавиад исэн. За яагаад вэ гэхээр өмнө нь яг тэр жасаал цуглаан хийж байгаа газарт нь өөр этгээдүүд мэдээлэл гаргацсан бол хоёр дахь мэдээлэл дээр нь чиний жасаал цуглааны хийхгүй гэж хариу өгөөдсөн. За энэний шалтгааныг болохоор хууль заасан үндэслэл буюу нийтийн сайн сайхан нийгмийн хэв журамд харшилсан гэж үзнэ. Яагаад тэгэхээр өмнө нь өөр хүмүүс цуглаад ирсэн байгаа учраас түүн дээр дахиад хүмүүс нэмэгдэж ирэх нь нийгмийн хэв журам буюу замбраагүй байдал үүснэ гэж үзэж татгалзаад байсан. Нэг газарт яг адилхан газарт урд нь хүмүүс жасаал цуглаан хийхээр мэдээлэл гаргаад жасаал цуглаан хийгдэж байсан ч гэсэн дахин хүмүүс жасаал цуглаан хийхдээ хуульд харшлах үйлдэл хийгээгүй тохиолдолд тэр аль аль нь жагсах хэрэгтэй. Аль аль нь үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Энэ нь өөрөө хоёр зарчмыг зөрчиж гэн буюу хэтрүүлгийг хориглох зарчмыг зөрчиж гэн хамгийн бага халдах зарчим. Энэ хоёр зарчимд халдж гинэ гэж үзээд хориглож болохгүй. Цагдаагийн байгууллага хяналтаа тавьж болохгүй гэж үзэж шийдвэрлсэн. Ийм сайхан жишээ шийдвэр байна. Монгол Улсын хувьд гэх юм бол жагсаал цуглааны журмын тухай 14 дугаар зүйлээр жагсаал цуглааныг алдан тарах гэдэг заалт байгаа. Энэ алдан тарах заалтан дээрээ тухайн жагсаал цуглаан хийх хориглох нөхцөл байдал үүссэн тохиолдолд жишээлбэл хориглох нөхцөл байдал гэхэр чинь эмх замраагүй байдал бий болсон. За би хуулийн заалтыг заавал уншиж өгье. Одоо мэдээж нөгөө хориглогт газрууд байдаг гэж би танарт хэлсэн шүү дээ. Хориглох газар гэх юм бол ямар газрууд вэ гэхээр нисэг онгоцны буудал, төмөр замын бүх өртөө буудал, цэрэг цаадагийн болон төрийн хамгаалалтанд байгаа газар, радио, телевиз, олон улсын буюу үндэсний яармаг худалдаа, эмнэлгийн байгууллага, нийслэл Улаанбаатарын Сүхбаатарын талбайн төрийн ордны нутаг цэцэрлэгт хамгаалах хэсэг, төрийн тусгай хамгаалалтын бүсэд энэ бол жагсаал цуглааны хориотой газар. За тэгээ энэ газруудад дээрэс нь жагсаал цуглаан хийхэд хориотой үйлдэл гаргах юм бол жагсаал цуглаан тараа нь тэр нь дайныг сурталчлах, үндэсний ясны хооронд хангалттай гарах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол авчруулах, эмх замраагүй байдал бий болох эдгээр үйлслүүд дээр бол тухайн жагсаал цуглааныг тараадаг. Ингээд тарахдаа манай улсын хуулийн хувьд гэх юм бол 14 дугаар зүйл зааснаар 2 цагийн дотор тарах нөхцөлийг ингээд цагийн дотор тарахыг үүрэг хүлээлгдэг гэсэн. Тэгэхээр ингээ хүмүүс аажимдаа 2 цагийн дотор тарах ёстой байдгаа гэсэн. Гэтэл яг энэ дээр бас Монголд гараад идэг нэг асуудал юу байдаг вэ гэхээр шууд л цагдаа нар борохоотоо гарч ирээд за эндээс явтгаа зайлсгаа гэдэг бараг агуулгаар тарах гад байдаг. Гэтэл тэр хүмүүс чинь маш олон хүн цугласан байгаа газар тий. Мэдээллийг нэг цагаас нөгөө цагаас авахд тэнд бол хугацаа зарцуулагдана. Дээрээс нь 50 замаар салж ийж тэр цуглаан тэр жагсаал эмх замбараагүй байдал үүсэхгүйгээр тарна штэ. Тэгэхээр 2 цаг гэдэг юм хуулийн зохицуулалт байдаг юм шүү. За дараагийн заалт үндсэн хуулийн шүүхийн ямар шийдвэрүүд байдаг вэ гэхээр одоо ч гэсэн жагсаал цуглааны тухай хуулийн дээр нь бол байдаг нэг заалт байдаг. Тэр нь 10 дугаар зүйл дээр цагийг зохицуулсан байдаг. Жагсаал цуглааныг ямар цагт хийх вэ гэдэг. Тэгэхээр Солонгосын хувьд гэх юм бол нар мантахаас өмнө болон нар жаргасны дараа гадаа жагсаал цуглаан хийхийг хориотой гэж заасан байсан. Баггүй юу өмнө. Тэгэхээр одоо юу гэсэн үг байх нь вэ? Ер нь нартай байхад л жагсах ёстой л гэж хэлээд байна шүү. Одоо ил задгаа газарт буюу олон нийтийн газарт гэсэн. Одоо Солонгост бас амар их харанхуулдаг байхгүй. Өвөл бол нэг 5 цаг гэл харанхуулчдаг. 100 бол ер нь нэг 8 гэхэд бол аль хэдийн харанхуулсан байна. 7:30 гэхэд бараг харанхуу болцсон байдیں۔ Яг энэ нар жаргана гэдгийг зохицуулалт бол нэрээ яг бодит байдал дээр нийцэхгүй байгаа байхгүй. Тэгээд энэтэй холбоотой үндсэн хуулийн шүүхийн шийдвэр гарсны дараа улсын хурлаар хууль тогтоох байгууллага тухайн хуульд заалтад өөрчлөлт оруулсан. Гэхдээ өмнөх заалт бол хэвээр түүний ардаас нэмэлт оруулсан. Ямар нэмэлт оруулдаг вэ гэхээр гэхдээ цагдаагийн байгууллагын хяналтанд ор эмх замраагүй байдал үүсгээргүй нийгмийн аюулгүй байдал алдагдахааргүй нөхцөлд бол гадаа орчинд нар жаргасан ч гэсэн жагсаал цуглаан хийх нь зөвшөөрөгдөнө гэж заасан нэмэлтийг бол оруулсан байдаг юм. За дараагийн 3 дахь кейс гэл болоо. 3 кейслэр амар их юм яриад байна. Маш гоё кейс байгаа. Тэр нь 2020 оны кейс. За тэгээ энэ кейсийг яагаад ярих болсон бэ гэхээр бас яг нийгэм цаг үеийн өөрчлөлтөө сүүлийн үед гэх юм бол жагсаал цуглааныг тойрсон маш олон бичлэгүүд хийгддэг болсон. Тэр дундаа цагдаагийн байгууллага хүртэл ер нь бичлэг хийж авдаг. Ийм тохиолдлууд бол байна. Тэгээ Солонгос болохоор цагдаагийн байгууллагын албаны тухай хуулийнхаа 8.2/28 зааснаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа явагдах нөхцөл байдлуудыг заасан заалтууд донд нийгмийн хэв журам нийтийн сайн сайхан гэдэг заалт байдаг. Тэгэхээр жагсаал цуглаан хийн гэдэг нь өөрөө нийгмийн хэв журамтай холбоотой асуудал учраас гэдэг нэрийдлэр цагдаагийн байгууллага хүмүүсийн царайг бичээд идэг байсан.
чагсаалт цуглаанд оролцож байгаа хүмүүсийн шууд ингээ камераар бичдэг гэсэн. Яг камераар бичээд энэ хүн ингээ оролцож байна гэдэг ингээ баталгаажуулалт хийгээд байдаг гэсэн. Тэгээ энэ нь өөрөө хүний хувийн амьдралын нууцад халдж байна гэж үзэж үндсэн хуулийн шүүхэд бол хандсан. Үндсэн хуулийн шүүхээс ч гэсэн энэ бол 7-2-ын харьцаатаагаар 9 шүүгчийн 7-2-ын харьцаатаагаар хүний хувийн амьдралын нууцад халтах зөрчил мөн байна гэж шийдсэн. За тэгээ энэний шалтгаан юу вэ гэхээр чагсаалт цуглаанд оролцсон гэдэг нь өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа. Тэр дундаа тайван замаар альва хязгаарлалтгүйгээр хийгдэх ёстой. Үүнд бол хязгаарлалт болон зөвшөөрөл байх ёсгүй. Гэтэл хүмүүс бичлэг хийгээд хүмүүсийн царайг баталгаажуулалт хийж байгаа нь тэнд хин байсан бэ гэж өөрийнх нь мэдээллийн бүртгэлийг хийж байгаа нь тухайн хүний өөрийнх нь хувийн амьдралын нууцад халдж байгаа хэлбэр муу юм аа. Тэр хүнд бол маш төвхтэй нөхцөл байдлыг бүрдүүлж гин. Энээс болоод ч гэсэн ерөн чийлэн эффект үүсэх боломжтой байхгүй. Би чагсаалт цуглаан дээр очихоор чи тэр улсын хурлын гишүүнийг дэмжижсэн чагсаалт дээр очоо үсттэй. Эсвэл тэр улсын хурлын гишүүнийг огцруулах чагсаалт дээр чи очоо үсттэй гэдэг энэ бүртгэл төрд үүсэж штэ. Энэ ингэж төрд үүсэж байгаа тохиолдолд тухайн хүн бол за би ерөн чагсаалт цуглаан дээр очихгүй гэж хаширна гэсэн. Тэгэхээр энд хаширх нөлөө үүсэх боломжтой. Тэгэхээр би бас энэ 7-2-ын харьцаатайгаар шийдвэрлсэнд уншаад маш их баярлалаа. За тэгээд энэтэй холбоотой цагдаагийн байгууллага бол тухайн хуулийн залтаа хит өргөн хүрээнд тайлбарлаж байна. Хамгийн бага халдах зарчимд бол нийтэхгүй байна гэд нөгөө миний түрүүний дээр хэлсэн хэтрүүлгийг хориглох зарчим болон хамгийн бага халдах гэдэг хоёр зарчим мөн хөндөгдөж гин гэж үзээд шийдвэрлсэн ийм шийдвэр гарсан. За тийм байна. Нэг иймэрхүү асуудлуудыг ярьлаа. Тэгээд чагсаалт цуглаантай холбоотой гэх юм бол хамгийн гол чухал поинтууд гэвэл сүүлийн үед Солонгос бол Монголд нэг иймэрхүү асуудал байх шүү дээ. Тэгээд хоолой маань бас хацчихлаа уучлаарай. За ингээ амтан бол амар хөөрхөн байсан гэхдээ амтан оролцож болохгүй. За ингээд эдгээр залуус маань энэ дээр бас ингээ та нар ингээ анзаарсан бол ингээ энэ зургуудыг хараад суудсан байгаад энэ айгу ухаалаг арга ингээ сууснараа хүмүүс энэ бол 50 чагсаалт цуглаан шүү гэдгийг илэрхийлж чаддаг. Хоёрт гэх юм бол хүндлэнгийн чагсаалт цуглааныг буснуулах гэсэн үүтлээс өөрсдөө сэргийлж чаддаг. Лайв хийгээл уцаа гаргаад яваад штеп. Одоо ингээд энэ утас гаргаж энэ лайв хийнэ гэдэг бол бас маш бүдүүлэг бөгөөд хууль зөрчсөн үйлдэл бусдын зөвшөөрлгүйгээр өөрийнх нь дуу дүрсний бэрхшлэг хийх бол хуулиар хороотой үйлдэл байдаг. Энэ бол бүр гинт хийгийн чанартай үйлдэл шүү. Тэгэхээр бусдыг ингэж дуу дүрсийг нь бичих бол маш бүдүүлэг үйлдэл. Зарим тохиолдолд шууд гэмтэргийн шинжийг хангаж идэг учраас та нар ингэж юмн төрөнд л хэрүүл маргаан болохоор нэг камер гаргаад бичдгээ болох хэрэгтэй. Фэйсбүүкээр айгүй их тийм олон бичлэгүүдийг би бас үзсэн. Та нар яг эцсийн дүндээ бид нар бүгдээрээ хүн байхгүй юу? Заавал нэгнийгээ тэгэж бүр эцсийг нь шавхаж ингэж бүр уур уцааргийн тэгэж бүр ингэж шавах ямар хэрэг байна те. Би нэг бичлэг үзаахгүй тэр юу вэ гэхээр ингээд нэг ах ингээд явууны замаар машинтайгаа гарсан. Тэр явууны замаар машинтайгаа гарсан тэр бүдүүлэг үйлдэл тэр хуулийн дагуу хариуцлага хүлээх гэсэн. Гэхдээ тэр хүн тэр явууны замаар гарсан гэдгийг баталгаажуулахад зайлшгүй тохиолдолд бичлэг хийсэн тохиолдолд тэрийг цагдаагийн байгууллагт л өгнө. Тэгэхээс биш фэйсбүүк дээр тавьж болохгүй. Фэйсбүүк дээр тавьж та ингэж хүний бусдын хувийн эрхэнд халдсанараа та өөрөө гэмт хэрэг үлдэж байгаа байхгүй. Та бусдын ёс зүйн үйлдэлийн эсрэг бас л адилхан ёс зүйн үйлдэл гаргана гэдэг чинь өөрөө миний хувьд бол буруу, маш буруу. Дээрээс нь тэр ингээд ахын эхнэр нь хажууд нь суудсан ингээ хөвшин ах байгаа байхгүй. Тэр эхнэр хажууд суудсан. Хүүе чи явал та гэл ингээл тэр ихч бол ингээл бүр амар ичээл санаа зовоол ингээ зовж байгаа байхгүй. Эцсийн дүндээ бид нэр бүгдээрээ хүн нэгэндээ жоохон хайртай бай. Тэр ихчийг заавал тэгж мууг нь үзхий ямар хэрэгтэй юм бэ те? Тэр хүмүүсийг шийдэх тохиолдолд тэр цагдаагийн байгууллагатай очин тэр цагдаагийн байгууллагаараа шийдэх. Сэтгэл зүйн дарамтанд оруулж тэгэх яг ямар хэрэгтэй юм бэ гэж би бол хэлмээр байна. Тэгээд илүү хадарч уучлаарай. За тэгээд эдгээр ингээд залуус маань ингэж сууж ингээд цуглаанаа хийсэн энэ зорилго бол над маш их таалагдсан. Өөрсдөө тайван байна гэдгийг харуулж байна. Залуучууд чагсаалт цуглааныг арай өөрөөр хийдэг болсон байна гэдгийг харуулж байна. Тэгээд энэ үйлдэлээрээ бас би залуучуудаараа маш их бахархсан хөгшүүн шиг. За тэгээ ингээ огцрох амархан гэдэг энэ пострууд хийгдсэн байсан. Энэ нахцуул сэдэнгээд нэг юм хүн байсан. Би нэг хүнийг анх удаа харсан. Энэ хүн амар сонирн пост хийсэн байсан. Нэг пост оруулахдаа 2 пэйж рүү орох тохиргоо хийсэн. Энэ бол MCS-ийн тохиргоотой ажилласан MCS-ийн группт ханддаг мандаг. Энийг коллаб гэдэг баггүй юу? Энэ коллаб гэдэг нь яадаг вэ гэхээр окей энэ угаасаа тэгэл норог MCS-с төлбөр аваад төлбөртэйгээр видео хийсэн юм байна гэж би бол бодож байна. Угаасаа ингээд бүгдийг таг хийсэн ингэсэн. Энэ коллаб хийхээр яадаг вэ гэхээр MCS-ийн одоо энэ пэйжийг нь коллаб дээрээ тааруулаад оруулчихаар MCS нь хүлээгээд авчих юм бол хамтдаг коллаб болчихдог баггүй юу? Энийг хамгийн гол нь ингээд энэ дижитал креатор хүн нь мэдхгүй бол Монголд яг хэн мэдх юм бэ? Энэ хүн өөрийгөө тэгж тодорхойлсон байхгүй 55,000 дагчтай.
За тийм ийм сонь юм үзэнд байсан. Би энэ зургийг хараад ярина хамгийн их энэ ямар ерхий сайтай адилхан юм бэ гэж амар гайхсан чи эвлүүлэг байсан бэ лээ. За тийм ер нь бол энэ Огцорхон амхан гэдэг часаа цуглаа юунаас болсон бэ гэхээр тэгэл энэ асуудлаас бас энийг бүгд л мэдж байгаа. За тэгээ ингээд бүр ингээд жоохон хүүхдтэй нэг сартай хүүхдтэй охин хүртэл очсон байна лээ. Тэгээд би энийг хараад бас жоохон уйлах гад байсан. За тэгээд ер нь бол амьдрал амар хэцүү байгаа. Монголд амьдрал амар хэцүү байгаа. Тэгээд энэ часаа цуглаа хийж байгаа хамгийн гол шалтгаан юу байдаг вэ гэхээр хүмүүс өөрийнхөө тэр хэцүү байгаа байдлыг өөрчлөхийн тулд илүү сайжруулахын тулд энэ часаа цуглааныг хийдэг. Нэг хүн ганцаараа үг хэлээ тэр нэг хүн ганц хүн гал болдоггүй. Чи ганц хүн айл болдоггүй, ганц мод гал ганц шүдэнс гал болдоггүй. Ганц мод мөн тий. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэж үнэн баггүй. Нэг хүн ганцаараа үг хэлэх, хоёулаа гарч ирээд үг хэлэх. Тэр хүний үгийн чанар хүртэл өөрчлөгдөх байхгүй. Үгийнх нь тэр өөртөө итгэл нь хүртэл нэмэгдэн тий. Ийм учраас энэ жагсах гэдэг энэ эрх бол үнэхэрийн чухал эрх байдаг. Тэр дундаа ер нь альва улсад оюутнууд маш сайн жагсаж цугладаг. Тэгээ энд ирсэн хүмүүсийн дийлхэн ч гэсэн бас оюутан залуучууд байна гэж харсан. За тэгээд энэ эдэр бол бас л нэрээ тий. Эцэг бол мэдгүй тийм хүнээс мөнгө асуумаас би бол мэдгүй заяа. Гэхдээ яагаад заавал тэр дунд бол ингээ бойлгээд байгаа юм бол тэгээ юуг мэдэж бойлгээд байгаа юм бол би тэрийг нь юусаа ойлгоогүй. Би түрүүн хэлсэндээ альва хинч одоо ингээ хуульд хориглоогүй газар, хуульд хориглоогүй үйлдэлийг шаардаж жагсаал зулаа хийх эрхтэй. Тэр эрхийг нь хэрэгжүүлэхгүй үгүй чи бойл гэх юм бол энэ ялгуулан гадуур бол. Тэр утгаараа энэ хүн бол ингээ бусдыг ялгуулж болохгүй шүү дээ. За ингээд цаадагийн байгууллаганда бас баярлаа гэдэг энэ пост хийсэн. Би бас маш их баярлж байна. Ер нь гэхдээ би цаадагийн байгууллагыг маш их өрөвддөг. Тэгэл хууль бус юм болсон цаадаагийнхныг төрн урдаа барина. Нөгөө талаасаа иргэдэн бас урдаа барина. Тэгээ цаадаа бол бүр амар хэцүү ажил. Тэгээ цаадаагийнхныг маш өрөвддөг. Тэгээд та нар бас чаднаа. Нэг өдөр бас илүү эрх чөлөөтэй ажиллаа хийн гэж би бол найдаж байна. Тэгээ цаадаагийнхан бол маш ой миний хоолцох байна. Ингээд ерөнхийдөө ингээ миний видео бол дуусч байгаамаа. Тэгээд маш их юм ярьлаа. Би уул ингээ жоох юм ярих гал жоох юм бэлдтiin. Би бүр ингээ хитгэн үг бичдэг байхгүй. Тэгэл ингээ өөрөө дэлгэрүүлэл ярьцдаг. За яалтай байлаа. Тэгээ миний YouTube хуудасд миний орчин. Нэрээ нэг зүйлийг хэлмээр байгаа. Миний бодлоор намайг ямартайч миний өөрийн маань дүгнэлтээр бол үнэхээр их хүмүүс үзэж байгаа шүү. Тэгээ бас бүгдээрээ гоё лайк дардав шүү. Маш их баярлалаа намайг дэмжиж байгаад. Бүр үнэхээр их баярлалаа. Тэгээд сүүлийн үед бас тийм нэг анхны 1-2 видеотой харьцуулахад дандаа их гоё эерэг комментуудыг авч байгаа. Тэгээд бас эерэг бас тийм одоо өгнүүдийг бас хүмүүсээс авч байгаа. Тэгээд тэрэндээ бас үнэхээр их баяртай байгаа. Нэгэндээ бас урам хайрлаж байгаа гэдэгт нь маш их баярлаа. Тэгээд ер нь яг сүүлийн 2 сар гэх юм бол нэг видео хийгээгүй. Гэхдээ би ер нь видео хийгээд нэг 2 илүү 3 сар болоод 3000 савтай болсон. Тэгээд тэр 3000 хүндээ маш их баярлаа. Тэгээд бас баярлахаас гадна надад бас баярлдаг байх гэж би бодож байна. Өөрийгөө яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр уучлаарай өөрийгөө их юм бодчихлоо. Гэхдээ би бас анх бичлэг хийсэн миний зорилго бол гинт хэргийн талаар миний подкастууд ч юм би тийм юу сонсдоггүй байхгүй. Гэхдээ миний эргэн тойрны хүмүүс ингэ сонсдог. Ингэ сонсоод айсан мэдрэмж авдаг. Амар хэцүү байсан. Тэгээд тэгж хүн болсон гэж солонгосын тэр дүрэг тэгсэн гэж манай гэр тэнтэй ойрхон би айгаад байна гэл ингээл. Тэгээ би тэр дундаас хүн ер нь ингээд гинт хэрэг сонссон ч гэсэн айхгүй байж болохгүй гэж бодсон юм. Айх чи амар хэцүү байхгүй. Би бол ингээ айхаас айдаг заяа. Тэгээ тийм учраас айх хэцүү учраас айхгүй байж болохгүй гэж бодож байгаад ер нь альва гинт хэргийн тэр хийж байгаа үйлдэж байгаа тэр аимшигтай одоо мөчилж алах ч юм уу те тэрэн дээр нь биш энэ гинт хэрэг яагаад гардыг энэ гинт хэрэгээс өөрийгөө яаж сэргийлэх юм дээрэс нь өөрөө яаж гинт хэрэгтэн болохгүй байх юм гэдэг маш чухал санагдаад тэрийг ер нь ингэж яриад хүмүүс гинт хэрэг сонссон ч гэсэн ардаас нь битгий айгаасаа гэж бодож анх контент эхлүүлсэн. Тэр зорилгынхоо хүрээнд ч гэсэн бас намайг 3500 хүн маань сонссон гэж би бодож байна. Тэгээ надад баярлаад яах вэ? Би бас та нарт баярлаа. Дотор маань аягүй хүсэл байсан. Би хүмүүс битгий айгаасаа гинт хэрэг сонсоод гэж хүссэн учраас энэ видеонуудыг хийчихсэн. Одоо баг ингээ 12 дахь дугаар маань явж байна. Тэгээ бүгдэнд нь намайг дэмждэгт баярлаа. Намайг эргэн тойрны маань хүмүүс, дэмждэг хүмүүстэй бүгдэнд нь баярлаа. Намайг дэмждэггүй найзуудтай хэлэхэд дэмжээрэй. За тэгээ лайк дараарай.
савад ороорой. Баяртай.